Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Талын Монгол телевизийн уран бүтээлчид бид бүхэн сар шинийн баярын нэвтрүүлгийнхээ тусгай дугаарыг өнөөдөр Өвөрангай аймгийн нутгаас та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр үе үеийн Монголын болон ер нь дэлхийн үе үеийн олон сайхан тээвэрчдийн хүч хөдөлмөрөөр хүн төрөлхтний маш олон асуудал шийдэгдэж ирсэн ийм түүх уламжлалтай. Энэ жил бол одоо манай монголчуудын хувьд бас их онцгой сайхан жил. Монголд механикчсан тээврийн хэрэгсэл, тээврийн алба үүсч өгчсөний 100 жилийн тохиосон ийм сайхан жил юм. Тэгээд ер нь одоо ингээ манай Монголын түүхийг хараад байхад ч юм бол 1235 онд Хутагтай цэцэн Хувлаа хаан морин өртөө гэдэг зүйлийг бий болгоод тэгээд одоо Монголын түүхэнд яг тээврийн албан ёсны ийм үйл ажиллагаа явагдаж эхэлсэн юм а гэсэн ийм одоо түүхийг бас Монголын түүхийг уншиж байхад харж байсан. Тэгээд түүнээс хойш одоо бид бүхэн олон түүхийг мэдэндээ. Ер нь бол одоо нүүдлийн сонгодог мал аж ахуй гэж нэг хотод 5 хошуу мал байдаг. Энэ гайхамшигтай мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэлхий дээр бий болгосон ганцхан үндэстэн бол Монгол үндэстэн. Нэг хотод 5 төрлийн мал байж тэр 5 төрлийн малыг тэгш сайхан авч явдаг ийм уламжил. Тэгэхээр тэр 5 хошуу малын маань нөгөө одоо адуун сүрэг, тэмээн сүрэг, үхэр сүрэг бол бас манай монголчуудын тээврийн хэрэгслийн үүргийг одоо бас энэ 100 одоо механиксэн тээврийн хэрэгсэл үүсгэхээс өмнө үед бол яг гүйцэтгэж одоо их сайхан хэрэгцээг их сайхан хангаж ирсэн ийм түүх харагдаад байгаа. Тэгээд ер нь бол одоо энэ орчин цагт бас тээврийн олон сайхан компаниуд амжилттай үйл ажиллагаа явуулж эх орныхон 408 зохисоос Монгол түмэндээ үйл ажиллагаагаараа олон төрлийн ийм одоо албыг залгуулж байгаа. Энэ түүхэн үед бас Их өндрийн оргил гэдэг сайхан компани олон сайхан тээвэрчин энэ сайхан эрчүүд маань за тэдний одоо ар гэр одоо энэ их ачааг үүрч амжилттай сайхан ажиллаж байгаа. Тэгэхээр одоо яг одоо манай Талын Монгол телевизийн уран бүтээлчид энэ сайхан хамт олонтой сар шинийхэн энэ эхний өдрүүдэд ингээд одоо энэ сайхан өндөр гэгэний Үлзий утаг оршсон ийм сайхан нутгаас мэдчилж байгаадаа туйлын их баяртай байна. Тэгэхээр их өндрийн оргил гэдэг компани хизээ ирхэн байгуулагдав. Яаж одоо ямар үйл ажиллагаа явуулж өнөөдөр одоо ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ингэж үйл ажиллагаа залгуулж байгаа тухай үзэгчдтэй бас дуулгавал зүгээр өгөх гэж бодож байна. За баярлалаа. Үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Их өндрийн оргил хотод компани 2019 онд байгуулагдаад өнөө хүртэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Анх одоо 2-3 хүнтэй байгуулагдсан компани маань үдээ 6-7 жил болоход өнөр өтгөн болоод 50-аад орон нутгийн 50-аад сайхан залуучуудыг компанида хэлсүүлээд үйл ажиллагаагаа явуулаад өнөөдөр хүрч сайхан орон нутгийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгээд явж байна. Тэгэхээр ер нь бол бас аливаа нэг үйл ажиллагааг ингээд одоо компани ингээд ер нь хүмүүсийн үйл ажиллагааны тухай ингээд нэвтрүүлэг бэлдээ олон газар бэлдээд явж байхад олон сайхан ийм хувь өрөөлтэй ийм сайхан зүйлүүд тохиолдож байдаг. Биднийг өнөөдөр бас одоо ингээд Өвөрангай аймгаас наашаага гарч ирээд ингээд явж явахад замаар одоо цасан шуурга ингээд гэлтганаад их хүйтэн байсан. Тэгтэл одоо ингээд одоо машинуудаа сайхан парклаад ингээд нэвтрүүлгээ эхлэхэд налайгаад нар ийгээд бараг одоо нүүр халаахтай ийм сайхан болж байна. Тэгэхээр үнэхээр одоо бас жолоочууд маань хаа явж байгаа газрынхаа энэ сайхан одоо уулыг уул ойвол хайрхан ус ойвол аршаан гэж үнэхээр бас газар нутгаан бас шүтэж энэ газар нутглуус самдагта ойрхон явж байдаг ийм улсууд гэж ойлгодог штэ. Тэ. Одоо өнөөдөр чинь цаг агаар их муу байсан. Тэгээд бид бүгд одоо бас л чангаахандаа гээл явж ирсэн. Одоо тэгэл үйл ажиллагаа эхлэе сайхан сүүлдээ тэнгэр ангаа онгоогоо тээвэр чинь бид нар ч одоо бас л замын цаг агарын хүнд хэцүү нөхцөлд одоо зөндөө явж ирсэн хүмүүс одоо юунаас сайжрах уу тэгээд зорьсон ажиллаа сайхан бүтээн гээл явсан. Одоо сайхан хангаа дэлхий сайхан ивэгээ сайхан байна. Бид үуч одоо орон нутгата том хайрхан даваа уул усанд бүгдэнд нь сайхан явж идэг. Одоо бүгд явж байгаа газрынхаа уул усыг сайхан шигтэл аргадаал тэгэл явж идэг сайхан хүмүүсийг цаанаас нь сайхан тэнгэр сайхан гарч ирэх шиг одоо өнөөдөр сайхан байна. Таны компани нэр бас их яг одоо монголчуудын уламжлалт одоо уул ойвол хайрхан ус ойвол аршаан гэдэг ингээд энэ газар дэлхийгээ ингээд аргадаад ингээд явж идэг тэр юутай их ойрхон их өндрийн оргил гэж нэрлэлсэн нь бас их өвөрмөц одоо бас их содон сонсогдож байна. Энэ нэрийг бас учиртай манай том ах төрсөн ах маань өгсөн.
Тэгээ бас хэдүүлээ бодож яаж яагаад ер нь компани үүсгээ явж байгаа, сайхан ажил хийж байгаа юм чи ер нь өндөр дээшээ тэмүүлэх, харивжих юм тухай бодож байгаа их өндрийн оргил гэдэг ер нь үүсэн дээшээ байхын төлөө оргилын төлөө зүтгэнэ гэдэг утгаарл сайхан. Тэгээд олон нутгийн уул усанд ингээд сайхан тээвэр хийж явдаг болохоор ингээд энэ нэрийг бодож сайхан энэ нэрлэл өгсөн. Мөнгө эрдэнэ захирлын тухайд бол ер нь манай Монголын олон сайхан залуучуудын олон сайхан тээвэрчдийн одоо бас л нэгэн адилаар удам дамжсан ийм тээвэрчин гэж бас би сонсч байсан. Тэгээд бас л аав ээж өвөө за тэгэл одоо ингээд энэ хүмүүсийн ах トゥ хамаатан цадан хүмүүсийн хийж бүтээж ирсэн тэр уламжил дээр хүүхэд залуучууд бол бас яг түүнийг одоо ингээд тэр гэрийн хүмүүжилч гэдэг юм уу өссөн орчинч гэдэг юм уу нөлөөлж энэ ажлыг залгаж авч явдаг ийм зүйл бас харагдаад байгаа шүү дээ. Тий. Манай аав Баатархүү гэж юу энэ сууж байна. Тээвэрчин намайг одоо ах ухаан ороход л одоо нөгөө зил 130 нормалдаал гэдэг шиг тэгээд дуугийн сонсоол өссөн. Тэгээд кавинт нь өстой жолооч өсөөл. Тэгээд манай ах байгаа манай дээдлийн ахаас Нарбаатар гэж хүн сууж байгаа. Бас тээвэрчин хотоорондын автобустай олон жил явсан. Тэгээд ер нь аав ах хоёроо дагаал тэгэл энэ тээврийн салбар руу ерөөсөө эргэл туцалтгүй сайхан орсон. Би ч уул нь бол одоо Батлан амгалахыг сургуулийг төгссөн. Төрийн захааны удирдлагын менежер. Эний дайртлаарыг командлагч юм байгаа. Тэгээд энэ мэргэжлэр ажиллаагүй яг л хүсэл сонирхлоороо сайхан ингээл тээвэрийгээд одоо үе залгамжсан одоо 3 дахь үеийн тээвэрчин байгаамаа. Тэгээд нутгийнхаа сайхан залуучуудыг бас ингээл тээвэр сонирхолтой, дуртай юм сайхан хүмүүсийг бүгдийг ингээл дагуулаад бүгдээрээ сайхан орон нутгад тээвэрийгээл явж байгаа хүмүүс. Мөнгө эрдэнэ захирлын аав бол бас насаараа одоо тээвэрт явсан ийм хүн. За тэгэхээр та одоо яг одоо улс орондоо яг ямар ажил хэрхэн хийж байсан тухайга очлол. За би тэгээд баг залуугаасаа цэргийн албагаад Үрэнга аймагт ажиллаж амьдраад одоо тээврийн тэрэг барьж эхэллээ. За ингээд манай аймагт бол 15 дугаар баазгийн том айл байлаа. Усны аж ахуй удирдах газрын том бааз байлаа. Барилгын том бааз байлаа. За нийтийн хөгжлөгийн том бааз байсан. За энэ баазууд бол улс эх орныхоо төлөө улсын бүтээн байгуулалт, аймаг орон нутгийн бүтээн байгуулалт их үйлс бүтээж явсан ийм жолооч нар, ийм хөдөлмөрч хүмүүс байлаа. Бид нар бол одоо цаг нарыг одоо тушаа шийдвэрийн дагуу ч гэдэг юм уу, улс орны төлөвлөгөөний дагуу зам харгууг одоо голохгүй, замгүйг бол одоо өөрийн эрг зориг авахаар самбаагаараа одоо туулж ингээд тээвэр хийж явсуулсуу да. Тэгээ өнөөдөр одоо их өндрийн оргил энэ хүүгийн байгуулсан компани үйл ажиллагаанд оролцоод явж байгаа одоо баяртай байна. За энэ залуучууд маань одоо үеийн тээвэрчид үе залгамжсан хөвгүүд байна. Мөн одоо үеийн ажилчид байна. Заавал жолооч гэхгүйгээр ажилчин албан хаагчид одоо төр засагтаа хөдөлмөрлж явсан улсуудын өр хүүхдүүд байна. Энэ сайхан залуучууд нийлээд энэ сайхан компани байгуулад аймаг орон нутагтаа. За тэгээ цаашдаа улс эх орноо бүтээн байгуулалт хийж яваад бол их баярлж байна. Энэ өвгүүдэд одоо бас баярснаа илэрхийлье. Тэгэлгүй яг тэгэхээр ер нь бол яг одоо таны бас ярианд гарч ялаа. Үнэхээр бид бүхэн бол ингээд ус, шавар, даваа, гүвэ энэ одоо байгалийн замын бэрх хүнд хэцүү нөхцөлийг бол одоо ерөөсөө эр зэргөөрөө тоолж авахалсан ба ур чадвар ийм юмар туулж явсан ингэж ярьж байна. Үнэхээр одоо бол бас харьцангуй ийм зам аргуу бас сайхан болоод байна тийм ээ. Тийм байна. Машин дэргэний туулах чадвар бас сайн байна. Тэгэхээр яг таны үеийн жолооч нар бол одоо ингээд яг одоо ямар машинаар тээвэрт хэрхэн явж байсан тухай энэ хуучаас бас сонсвол сонирхолтой юм. За яг миний үеийн тээвэрчид бол Зил 164 гэдэг машинаас эхэлсэн. Зил 151 гэж машинаар эхэлсэн. 63 гэдэг машин байлаа. Тэгээд дээшлээд хамгийн сүүлд одоо Зил 130 машин гэдгээр одоо ирээдүйн хөгжиж байгаа энэ тэр. За Зил 130 машин, ГАЗ 53 гэдэг шинжилсэн машинууд ирж
манай бүтээн байгуулалтанд асар их хувь нэмэр оруулсан техникүүд. Энэ техникүүдээр бол бид нар уул, гүвэ, даваа энэ их сайхан техник. Эдрэг бол ажирахгүй давж, ядрах цагтаа ядарч, баярлах цагтаа баярлж их сайхан явж ус үе. Яг одоо ингээд манай тээврийн жолооч нарын хууч түүхийг ингээд сонсож байхад ингээд одоо бас зам харилцаа муугаас гадна хүмүүс бас нааш цаашаага Монгол орондоо нааш цаашаага бас явах суух ийм хөдөлгөөн бол бас их бага байх үед олон газар явж олон найз нөхөдтэй уулзаж учирч холын замд жолооч нар хоорондоо сайхан нөхрөлж хол газрын хүмүүс одоо ард иргэд бас холын жолооч нөхөдтэй сайхан танил нөхөд бол насан туршдаа олон очдог ирдэг тийм сайхан найз нөхөд болж байсан юм түүхийн тухай жолооч нар ярьдаг шүү дээ. Тийм ээ. Тэр бол үнэ. Тэр бол яа харахгүй одоо эр хүний жаргал эзгүй хэрэг гэж бас гэр орноо бас аяж болохгүй. Гэхдээ жолооч хүн гэдэг эх орныхоо 408 зөвхөс ачаа тээвэрч хүн ардаа үйлчилж энэ сайхан техникээр газар үзэж хүнтэй танилцаж хүнтэй нөхөрлөж их сайхан эвтэй найртай ийм болгодог техник. Тэгээд энэ тээврийн салбар гэдэг чинь нэг ёсондоо эрчүүдийн бас нэг хийх ажлын нэг юм байна. Эрчүүд гэдэг чинь бол эрчүүд дээ. Хүн сайхан. Тэгээд тээврийн замд явж байхад олон сайхан онгойтой ажил тааралдна, олон сайхан одоо янз бүрийн бэрхшээл, зовдон, баяр гоног янз бүрийн хүн тохиолдол. Эргээд бодоход дурсамжтай. Эргээд бодоход сайхан дурсамжтай. Энэ дурсамжуудыг бол одоо манай үеийн одоо энэ залуучууд маань бас сайхан сонсож, сурч, хүнтэй сайхан харьцаж, хаана яаж хэн машин техникийн одоо эвдэрлэгэмтэл орсон байна уу? Тэр бүгд нь сайхан туслаж, бие биендээ сайхан тусалж, хөдөлмөрлж ингэж явах хэрэгтэй бай. Гэж л хэлий те хүүхдүүдтэй. Ер нь одоо түрүү үеийн жолооч нар бол ингээд машин зам дээр ингээд одоо машин зогсож байх. Нэг бол одоо ингээд гар өргөж байх. Гар өргөөгүй ч гэсэн заавал одоо нэг зогсож одоо сайн явж байна уу, машин дээр гинэтрээ зүгээр байна уу гэж асууж лавлж одоо тэр хүнд бас хэрэгтэй зүйлөө бол одоо юу байгаагаараа тусалж явдаг юм байсан гэж ярьдаг. Орчин үед бол бас жоохон зогсож өгөхгүй дэхгүй өвчтөг болчиход байна гэж бас сонсож байгаа шүү дээ. За дээр үеийн жолооч нар бол одоо үеийг бодвол машин дэргээс арай цөөвтөр явж байсан. Ховор байж тийм. Ховор байсан үе. Запас хэлбэг нь арай ховор байсан үе. Бүх юм лимиттэй, хязгаартай, норм журамтай байсан үе. За ийм үед бол одоо хөдөө хээр зогсон нэгэндээ маш их сайхан тусалдаг байлаа. Их сайхан туслаж наан цаана одоо ажлыг бүтээж өгдөг байсан. За орчин үед бол зам харгуу сайжирсан байна. Машин техник маш их сайхан сайжирсан байна. Машин техникийн эвдрэл бол бага болсон байна. Улс орнууд бол одоо машин техникийг сайн хийдэг болсон байна. Нэг гэм нь бол одоо жоохон машины хурдаар л явчаад байгаа шиг санагдаад байна шүү. Тий. Одоо нэг энд зогсох газрыг л тэнд л очиж зогсон доо гэж бодож явтал өнгөрөө өвчдөг, өнгөрөө явчихаараа яваад өгдөг. Нэг ийм нэг хөөрхөн сонин юм байлд юм байлээ. Тэрнээс цаг үеэд байгаа бас тэгээд нөгөө техникийн чадамжаас шалтгаалаад бас техникийн чадамжаас шалтгаалж байна уу гэж би бодож байгаа. Тэрнээс бол хүний муу чанар биш байхаа гэж би бодож байгаа. Тий. Тэгэхээр манай монголчуудын тухайд яг энэ сар шинийн өдрүүдээр бас олон сайхан тээвэрчтэйгээ ингээд цэнгэрлэгцээр Монгол эх орныхоо өнцөг улам бүрт сууж байгаа монголчуудаа сар шинийн өдрүүдээр бас байгууллагынхаа тухай, тээвэрчдийнхээ тухай ийм яриаг өрнүүлж байгаа энэ нөхцөлд манай Монголын энэ газар нутаг гэдэг бол асар их өргөн удам ийм сайхан нутаг. Энэ өргөн удам нутагт бол Аз, Европыг холбосон монголчуудын гайхамшигтай тээвэрлэгдэж энд одоо жинхэнэ монгол ирчүүдийн шанцыг одоо шалгасан нэг одоо эр хүний нэг одоо нэг яг бас энэ хэр дөмөг юм гэдгийг нь одоо бас нэг харуулсан ийм сайхан үйл ажиллагаанууд Монголд байсан гэдгийг бас одоо энэ тээврийн 100 жилийн механикчсан тээврийн 100 жилийн тохиож байгаа энэ үед л бас одоо үзэгч түмэнтэйгээ бас хуваалцаж ингэ санал хуваалцаж байхад л их сайхан санагдаж байна л да. Ер нь манайд бол тэр тусмаа одоо энэ Өвөрангай аймгийн одоо говийн сумдуудаас гэдэг юм уу манай энэ одоо Монголын говьудаас Тэмэнжин
гэж гайхамшигтай сайхан жим бол торгоны зам гэж байла, цайны зам гэж байна. Дандаа тэмээгээр одоо ингээд одоо өвлийн туршид за тэгээ одоо хаврын ихэнх сард ирдэг тийм олон сар жилээр олон сар хоногоор үргэлжилдэг ийм тэмээнжин хоёр Аз ТV, Европ ТV-г нь холбосон ийм их том ийм тээвэр явдаг байсан. Одоо дэлхийн түүхэнд бичигдээд үлдсэн ийм зүйл байж байна. Тэгтэл одоо магадгүй одоо бид бүгдийн ард одоо ийм олон сайхан ийм орчин үеийн ийм хүчит техник ингээд игнээ зогссон жолоот залуучууд маань одоо ингээд өнөөдөр нэвтрүүлэгт ингээд оролцоод байж байгаа. Энэ цаг үед бол манай зарим нэг хүмүүс бол хайлтгаараа одоо нөгөө энэ нүүрс тээвэрлж байгаа нөхдүүд байж байна гэж ойлгож магадгүй юм шиг сая би машин хараад ингээд. Тэгэхээр ер нь бол бас өөр одоо манай их өндрийн өргөл компани залуучууд яг ямар тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхэлж хэрхэн яаж одоо Монгол эх орныхоо өнцөг улам бүрт ямар ачааг яаж хүргэж байгаа бас ярил сонирхолтой болов. Тий, харахаар өстой нэг техникүүдийн харахаар нүүрс тээвэрлэлтэнд явдаг юм шиг харагдаж байгаа. Энд нөгөө орон нутгийн ерөөсө хүнсний чиглэлийн үйл ажиллагааг үл ерөөдөө манайх 70-80% гүйцэтгэв тий. Энэ нь болохоор одоо зарим нэг хэсэг нь наран туулзахаас орон нутг руугаа хүнс бараа хүний одоо ах хэрэглээний бүхэл ачаа барааг тээвэрлж байгаа. Тэгээд бас нэг 70-80% манайхан ч бүгдээрээ нөгөө ундаа бас нөгөө нэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг шингэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг бүх 21 аймагта сомдуудтай бас сайхан тээвэрлж байгаа. Тэгээд орон нутгийн бас нөгөө дулааны нүүрс бас яалтчгүй тээвэрлэнэ бид ч одоо намар одоо бүхэл одоо тий орон нутгийнхаа одоо энэ тээврийн салбарчууд ерөөсөө бүгд одоо тээвэрчдэл бүгд ерөөсөө яг нөгөө улс орны хөгжил цэцгэлд гол хувь нэмэр оруулдаг гэж ярьдаг шиг ерөөсөө яг ингээд ярихаар бүгд л тийм байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлж байна. Нүүрс дулаан хангамжийг тээвэрлж байна. Одоо тэгээд бүгдлийн тээвэр эрхэлдэг байгаа манайхаа. Хөнөр бол ер нь зүрх судасны ажил. Одоо нэр хүнсийн бүх юм чи ингээл хүргэж тийм ээ. Хүнсний бүтээгдэхүүнийг 21 аймагт хүргэж байна гэдэг чинь бол үнэхээр гайхалтай юм хэрэгтэй юм зүйл. Үнэхээр хүн ардын идэх хоол хүнсний асуудлыг ингээд одоо хаа газар одоо бол элбэг дэлбэг сайхан болчихсон. Тэр элбэг дэлбэг сайхан байгаа ийм зүйлийг гол одоо ачааг нь өөрч ажлыг нь хийж байгаа. Ийм залуучууд одоо ингээд өнөөдөр манай Талын Монгол телевизийн хоймор бас одоо Монгол түмэнтэйгээ мэдчилж байгаа нь одоо сайхан байна. Өнөөдөр бол бас энэ үнэтэй сайхан үйлжиж тарган сайхан хаварж гарсан одоо хаврын дэргүүн сарын сайхан өдрүүдэд бас Монгол түмэнтэйгээ уулзж байгаа нь сайхан байна. Тэгэхээр энэ олон машины чинь одоо ингээд миний бодоход бол хуучин бол бас ингээд нөгөө за түрүү ах бас ярьж байсан ингээд Өвөрангай аймагт ийм баазууд одоо ингээд ажиллаж байсан гэдэг. Тэр бол улсын одоо за ингээд техникийг улсаас аваад өгчин. За тэгээд одоо тэрний чинь нөгөө техникийн бүрэн бүтэн байдал нөгөө үзлэг оншилгоо нөгөө засвар үйлчилгээний ажил гэдэг одоо энэ бол одоо хамгийн чухал юм ажил байдаг. Тэгэхээр таны компанийн хувьд бол одоо энэ машинуудынхаа энэ бүрэн бүтэн байдлыг одоо шингэн хүнсгээр чинь ядаж одоо өнөөдөр шиг шуурхад өдөр бол машин саадах юм бол хөлдөж гацаа баларна гэдэг. Тэгэхээр энүүний асуудлыг ер нь яаж энэ машин зэрэгнийхээ засварын асуудлыг хэрхэн яаж зохицуулдаг юм? Энэ манайх ч өөрөө нөгөө тээврийн механиктай. Тэгээ замд гарахад нь бүгдийг шалгаад тэгээ жилдээ нөгөө тээврийн үзлэг ажиллагаанд нь хамрагдаад. Тэгээ одоо ачааныхаа даатгалуудыг бид нэр ерөөс аль биесны даатгалуудаа хийлэгдэг байгаа. Одоо байгалийн цагуурын ямар нэг үзэгдэл болоод нэг бэрхшээл тулгарх юм бол ачаа бараа хүнс бүтээгдэхүүнийх нь даатгалыг 100% хийцэн bijдэг. Тий. Тэгэхээр жолооч өөрөө компани өөрөө эрсдэлд орохоос хамаагүй бага болчихж байгаа. Даатгалд. Тэр найдвартай болчихж байгаа. Тийм байна. Хүмүүс ч гэсэн ачаагаа тээвэрлүүлэхдээ одоо ийм баталгаатай компаниар баталгаатай ийм хүмүүсээ тээвэрлүүлэх мөрөд дуртай болчиход байгаа. Тэгэлгүй. Тий, орчин үеч одоо техникүүд нь өөрснөө сайхан дулаахан болсон цаг уурын одоо нэг шуурхтай үед одоо өөрөө нэг бүхээгийн дотор байгаа температур халаагаад байж 100 хөргөөд байж идэг ийм бүр шинжлэхтэй сайхан болсон. 3-4 хоног нэг сайхан цагаагаар ингээд байхад бол тэрийгээ сэрүүн байлгаад өвлийн хүүтэнд бол хөлдөөчгүй зэрэгтэй байжгаад машин саадах юм бол тэгээд тэрийгээ янзлаа явахад бол асуудалгүй. Тэгэхээр нөгөө хүнсний стандарт зөрчигдөх нөгөө ихэд халах хөлдөх барих тийм ямар ч асуудал одоо манай их өндөр өргөлийнхноор тээвэрлэх
дээр явж очсон бараанд бол тийм асуудал үүсэхгүй нэ шүү дээ тийм ээ. Үүсэхгүй. Одоо маргаж энэ удирдлын чанартай одоо энэ ардлынхаа чиргүүлнүүдийг чинь сольждаг. Хүнснийхээ бүтээгдэхүүнд хүлдэхгүй чиргүүлээ зөөгөөд нөгөө солиод нөгөө температураар харуулдаг юм аа. Задгаа тээвэрлэлтэн дээр болохоор өөр чиргүүлээ зөөгөө явчихдаг. Тэгээд энэ жолооч нар бүгдээрээ л сайхан ингээл анх машин аваад одоо нөгөө өөртөө зээлтэйгээл явжсэн. Одоо бүгд сайхан тээврийн алтан шар зумж яваал одоо бүгд хоёр чиргүүлтэй болоод техникийн шинжилгээтэй ийм болж байгаа болохоор ер нь бол компанийн үйл ажиллагаа бол сайхан асуудалгүй явдаг болцоо одоо. Танай компанид маш их сайхан хамгийн олон жил энэ тээврийн ажлыг эрхэлж байгаа найдвартай сайхан жолооч нар тэгээд одоо энэ залуучуудаа бас одоо ингээд яг өөрийн мэддэг чаддаг зүйлээ сэтгэл харамгүй сайхан аав шиг ах шиг сайхан зөвлөө туслаад ингээд явдаг ийм хүмүүс бол бас одоо мэдээж байж байгаа да. Тэр хүмүүсийн тухайг бол одоо ямар хүмүүс хэлэхөө. Одоо энэ чинь надаас одоо ах хүмүүс өндөө байгаа. Дүү хүмүүс байна. Сайхан андууд маань байна. Бүгд л ерөөсөө одоо намайг сайхан үндлээ. За компани чигүүргийг ийм биш, ажил ийм биш гэхэд одоо бүгд сайхан намайг одоо дүүгээ гэж шаахгүйгээр яг удирдлагын хэлсэн үгийг нэг сайхан аваад бүгд сайхан замдаа гардаг. Сайхан андууд ах нар бүгдээрээ байгаа. Тэгээд эднийхээ хүчээр л одоо тээвэрлэлт сайхан жигд явж яддаг юм шүү дээ одоо тэгээд. Тэгээд сая бид нар одоо ингээд яг энэ зураг авахын талбай дээр одоо ингээд энэ сайхан газар одоо ингээд бас нэг хөдөө хэр сайхан зураг авъя гэд ингээд хөдлөөд ингээд хүрээд ирэхэд замд ингээд одоо явж байгаад энэ парклад машинуудаа зогсоогоо тэгээд за кабин дээр нь юу байдгийг нүгээр хээрийн сайхан цагаан ууцгаа хийсэн чинь одоо ингээд яг ингээд хээрийн сайхан ийм ширээ ер нь одоо бэлэн болсон байж байгаа зураг доосонгууд хэдүүлээ пирк гэж ороход яг бэлэн байж. Тэгэхээр бас одоо жолооч нар ер нь бол одоо хуучин бол жолооч нар чинь ингээд маш их тэр хүнсний одоо замдаа идэх уух юм аа ингээ бэлддэг барьдаг инээ тэр байсан гэж ярьдаг штэ. Тэгвэл одоо орчин үеийн жолооч нар энэ каби ер нь одоо идэх уух юм ямар явдаг юм бол тэрийг эхэлж ярьчаа дараа нь ахын дурсамжийг хуваалцъя тийм ээ. Тий, ер нь бол нэг яарсан ажилд гарсан хүмүүс бол яг нөгөө замын сайхан цайны газруудаар бол одоо тийм бас илдэг болсон тийм ээ. Тэгээд одоо чидэ сүлжээгүй, галтгойгүй, ганцгүй газруудаар бол идэлээ чи ингээд сайхан давуутан борцгойгээд махаа игээд чанаад тэгээд одоо энэ сайхан филетиг орчин үеиг газ тогоон дээр хоолнуудаа игээд идчихдэг. Тэгэл нэг газар очиод зогсоход бүгд л хүнсээ гаргаж ирээл ингээд хангалттай нэг хэдэн өдрийн үнстэй л явж идэг. Тэ борсаа гаргаж ирээл хоолоо ичдэг. Тэгэлгүй яах вэ тий? Одоо тэгээ бас машин дотор чинь өөрөө одоо энэ сайхан том машинууд чинь кабин дотроо хор дээртэй тэгээд бас даарч хөрхөөргүй. За тэгээд ер нь кабин дотроо ингээ хоолундаа хийгээд идэж уухтаж гэсэн бас ингээд сайхан боломж болцоо сайхан бүрдсэн байдаг. Тий, одоо энэ сүүлийн техник хүч ерөөсөө кабин дотор хоёр давхар ортой болсон. Нөгөө кави халаагч гэдэг юмтай. Гадаа шуурга зүгээр хідэн имиж хасах температур даахад дотроо цагаан хэрэглээд ивсэл засаал орондоо ороод дунд чинь халаагаараа гаргаж дотроо хөлдөөгчдөөс хүнснүүдээ гаргаж ирээд кабин дотроо хоолой цайгаа игээд идчихнэ. Тэгээд хоол сайхан юм одоо хоолгойж нүүр гар угаах юм ерөөсө бүхэл юм байдаг хувцсны шүүгээ өртөл байгаа шүү дээ. Тэгээд бүхэл юм сайхан одоо болсон шүү дээ. Сүүлийн техник ч тий. Тэгэхээр их сайхан тухтай сайхан яаж. Тэгэхээр за ахын үеийн одоо жолоочдын кабин хоол хүнсний асуудал яаж явдаг гэсэн тухай бас сонирхож дурсамж хуваалцвал. За бидний одоо тээвэр хийж явах үед бол бидний замын хань бол гэр орны ханы минь хийж гисэн хоол хүнс энэ хайрцагт байдаг. За цай санах ганц хань маань тулга маань ийм фермус байд. Энэ чинь юугаар бензинээр үү? Энэ бензинээр ажилладаг. Одоо банкнаас бензин аваад, кавинда тавиад асаагаад бор цагаан буцалгаад уучна. А энэ дотор одоо бэлдчихсэн ханыхаа бэлдчихсэн хүнсийг хэрэглээд тойрд суужгаад тэгээд хүнсээ хэрэгжилж иддэг байлаа. Тэр үе чинь замын хуалга гэдэг чинь ховор байлаа. Тийш. Тэр болгон зах зээлд ороогүй учраас зам харгуу гэдэг чинь одооныхтай адилгүй байсан. Тэгээ хаа нэг газар одоо шавард суух юм уу, цасан суух юм уу, тэрнээсээ сайхан гарчаад, сайхан кайф аваад энэ хоолцоогоо иж угаад сайхан байгаагүй. Нэг урцаг уцалгаж байгаа. Ээ юм сайхан шүү дээ. Ганц кавины бор маань энэ шүү дээ. Одоо дүү нартаа л хэлэхэд ийм сайхан савтай гэдэрвлээ. Одоо энэ сайхан сав байна. Одоо тэр үе чинь
киноны хайрцаг гэж байлаа шүү дээ хальсны. Тий. За тэр чинь одоо их хамгийн их ойрын дотны нөхөр шүү дээ. Хөдөөгийнхэн бол дүнсэн дамхаа хийсэн байдаг гэсэн. Тэр чинь нөгөө хальсных нь юу? Зөв. Бүх хальсаа хийдэг нь ийм том хайрцаг байсан. Зөв. Тэ энэ шиг. Энийг би одоо яг ер нь анх удаага харж байна. Энэ одоо ийм гоё эрзэн мундаг ийм эрзэн ийм зөөлөвч байд юм байна. Энэ ингээд хөнгөн цагаан юм уу? Тэгээ эн чинь дахиад дотроо ийм сав Байж байна шүү дээ. ийм мундаг сав байд юм шүү дээ. Энэ бол гом их юм яриндаа юм ярьдаг бол Ярин шүү дээ. их түүх. Энэний төмөр мөрөдөр бол үнэхээр янз юм байна. 40 бит ажны төмөрж. Ийм цаг үед ийм хөдөлмөрлж явлаа бид нар тийм. Манай үеийн сайхан одоо жолоос нар ахмад тээврчүүд, гавьяатууд, одоо Хөдөлмөрийн баатрууд эднэр бол одоо маш их бэрхшээлийг цаг агаарын хүнд нөхцөлийг туулж улс их орныхоо бүтээн байгуулалтанд зүтгэж явуулсан шүү. Ингээд тээврийн 100 жилд бол ер нь их сайхан дурсамжтай улсууд бол ахмад үеийнхэн шүү дээ. Тий. Одоо тэгээд орчин үеийн залуучууд одоо миний өр хүүхдүүд одоо энэ миний хүүхдийн найз нар их өндрийн оргилын жолооч нар үе сайхан дурсамжаа сайхан үлдээж дурсгалтай сайхан одоо хандаа халамжтай нийгэмд өр бүтээлтэй их сайхан хөдөлмөрлж яваа ерөөдөө Баярлалаа тэхэлгүй яг. Тэгэхээр одоо бидний баг байхад чинь бол одоо за бараг одоо ингээд надаас нэлээ нэг 10 өдөр хүмүүс бараг мэдэхгүй ч байж магадгүй саятан жолооч гэх. Тэгээд энэ сайхан 30-нуудын одоо энд одоо сайхан борногоон 30 байна, сайхан цэнхэр 30 байна. Одоо бүр яг л одоо таны үеийн жолооч нарын сайхан унаж эдэлж байсан холын замд одоо явж ирсэн ийм сайхан машинуудын ижил машин байна. Тэгэхээр энүүний хаалган дээр нэг ийм 5 хушуунууд ийм тэмдэглэгээнүүд байгаа гэдэг гэсэн. Тэгээд саятан жолооч молооч гэдэг ингэ бичсэн байдаг гэсэн шүү дээ. За тэр чинь их гоё. Адаг гэрээ хаалгатай жолооч нар бол сайхан шүү дээ. За 5 дугаар 5 жилийн гавшгаач, 5 жилийн гавшгаач, баазын авраг, улсын авраг, хөдөлмөрийн авраг гэдэг их сайхан одоо хаалган дээр бичүүлж явж байхад их сайхан дурсамжтай, их сайхан нүүр баатар, хамт олноо хошуучилдаг, араасаа одоо дүүнраа жолооч нараа дагуулдаг ийм сайхан үе байсан. Тэр чи одоо нэг ёстой одоо тэгээд энэ хүн сайн хөдөлмөрлж байна гэдэг сурталчилж байгаа нэг хэрэг юм байна. Эхэндэрийн оргил одоо захирал юм уу одоо ингээд хүүдээ санал болгоход энэ жолооч нараа бас ийм болгоул яасан юм бэ? Одоо энд алдар гавьяатай хүмүүс ч байна, одон медалтай хүмүүс ч байна, хөдөлмөрийн аваргууд байна, тийм ээ? Онц тээвэрчин, ослогоо манлай жолооч их сайхан залуучууд байна. Эднэрийн маань бас ард түмэн байна, аймаг орон нутгийн удирдлагууд байна. Энэ сайхан хүмүүс бас харж хандаж хараг гэж бис бодоод байгаа шүү. Тий. Бас яг тэгээд машин дээр нь бас хэдэн километр одоо саятан жолооч гэдэг ч юм уу сая километр явсан жолооч. Сая километр явжод саятан жолооч болно тий. Одоо манай сая төгрөгтэй жолооч биш юм байна. Сая километр бол дорн хийн л дээ. Тий машин тэр томлсон учраас. Машин томлсон. Тэгээд зам сайжирсан, машин томлсон. Тэгтээ сая километр гэж бас их шүү. Чангатаа шүү дээ. Тий. Ер нь бол хөдөлмөрлүүлнэ. Хүнийг бол. 2024 оны төгсгөлөөр манай цогтойр дуучин манай цогийн маань нэг одоо бас надтай уулзаад уцаараа хэлж яриад за нэг уран бүтээлийн тухай нэг юм санаа яриа байгаа. Тэгээд одоо хоёлоо уулзъя гэдэг чинь. Тэгээд цогтойгоо уулзаад тэгээ бит хоёр бол бас өмнө нь гişиг хөргөн гэж сайхан тангай манлайн улс улсын наадамд 5 айраг төрөө авч хурдсан гайхамшигтай сайхан хөлгийн тухай нэг дуу за мөн Монгол одуучин гэж бас одоо манай уяачдын дунд манай энэ урдмар сонирхчдын дунд их төгж дэлгэрсэн ийм сайхан дуун дээр бид хоёр хамтарч ажилласан юм уран бүтээлчд тэгээд зоогийн маань тэгээд харин одоо ингээд нэг сайхан тээвэрчдийн тухай нэг сайхан дуу хиймээр байна гэсэн ийм одоо саналыг надад анх тавьсан. Тэгээд бас Монголын тээвэрчдийн 100 жилийн өмнө тохиож байгаа энэ түүхэн цаг үед бас
одоо манай их өндрийн оргил компани захирал мөнх эрдний санаачлагаар ийм дуун дээр одоо бас хамтарч ажиллах болсон доо. Миний бие бол бас туйлын хоёртойгоо тэгээд цогийн дуучид энэ тухайгаа бас сайхан хууч өргөх. За юуны өмнө одоо цэгэрдлэгцээ үзэн суугаа Монгол дундаа сар шинийн сайхан мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд өнөөдөр халуун сайхан яриа өрнүүлж их өндрийн оргил компани энэ сайхан тээвэрчтэйгээ өвлийн нэгэн сайхан одоо жавартай өдрийг хамтдаа өнгөрүүлж тээвэрчин хүний жаргал зовлон за бахархалтай багталтай тэгээд энэ үе үеийн тээврийн тухай бас салбарын тухай бас сонсож ингээд хамтдаа байгаад бол туйл их баяртай байна. Тэгээд их өндрийн оргил компани захирал мөнх өргөлтөөр бол 10 жилийн одоо нэг ингийн найзууд. Тэгээд 10 жилийн хүүхдүүд мөрөөдөл бол сайхан шүү дээ, тийм ээ. Би том болоод ийм болсон. Чин салбарт явах уу, би урлагийн салбартаа явна гэдэг. Одоо бодоход би тэр бас тэгээ ярьж исэн. Одоо яриа бас байдаг. Тэгээ найз маань одоо компани байгуулчлаа бас баггүй хугацаа ингээд улс орондоо төдийгүй олон улсын тээвэр ингээ хийгээд эхэлчлээ. Бас нэлээ бас сайхан амжилттай явж байна. Тэгээд манай жолооч нар ч тээвэртэй гарахтаа алтан шар замаа одоо дуугаа сонсдог тийм ээ. Тэгээд одоо өөр ямар тээврийн дуунууд байна гэж сонсдог. Тэгээд ер нь бол бид бүхэн өөрсдийнхөө нөхцөл дуутай болох нь зөв юм байна гэдэг санал тавь. Тэгээ би одоо тэрийг маш сайн дийдсэн. Ер нь бол одоо дуу гэдэг бол тарин байдаг тийм ээ. Дандаа сайн сайхан бэлэгддэг дуу нөгөө мянга хэлэхээр үнэн болдог тийм ээ. Тэгээд одоо энэ өөрийн гэсэн дуутай байж энэ дуугаараа та бүхэн одоо ачаа дээврээ хийгээд гарахтаа сонсдог, орохтоо сонсдог, замдаа сонсдог. Дуутайгаа хамтдаа байж энэ бас хувь заяа ирээдүй сайн сайхны төлөө бас тэмүүлэх байхаа гэдэг. Тэгээд энэ дууг одоо нэг л хүн бичэндээ гэл одоо найзтай хэлсэн. Тэгээд хин бичихөө гэл тэгээд байсан. Тэгээд ямар ч байсан баян мөхтэй уулзъя. Тэгээд бас олон дуу хийт болгосон. Өөрийн уран бүтээлийн сандаа одоо 500-аар дуу хийсэн хүн гэдэг бол ямар дуу Монголын ард түмэнд хүрч ямар дуу цаг үе онох уу гэдэг бол бас их чухал. Тэгээд баянахтай хэлээд их өндрийн оргил гээд одоо ийм компани ингээд одоо сүлт дуутай болмоор байна. Баянах бол их гоё хүлээж авсан. Тэгээд их өндрийн оргил гэдэг нэр өөрөө их чухал юм байна. Нэр бол одоо ингээд байнга тахилтан дээр нь бас явж ивэл зөв юм байна гэл тэгэл одоо уран бүтээл гарсан. Уран бүтээл гарахтаа бол их хурдан гарсан. Манай мөнхөрд 12 сарын 20-нд одоо шинэ жилтэй гээд 12 сарын 2-нд баг уулзсан. 18 өдөр дутуу байна гэсэн. Тэгээ 18 өдөр дуу амжих уу гэхэд энэ уран бүтээл бол 2 хоног дотор гарсан тийм ээ. Тэгээд найзтаас хэлжсэн. Ийм хурдан болчихж байгаа юм гээд. Гэхдээ мөнхийн бүтээлч хормын төдий найзтай хэлж тэгээд сонсож тэгээд одоо олон хүмүүс сонсож ингээд өнөөдөр маш олон тээвэрчид зөвхөн их өндрийн оргил гэлтгүү одоо маш олон тээвэрчид маш олон одоо хүмүүс бол мадраа бас гоё уран бүтээл хийсэн байх шүү. Тээвэрчин бид нар ингээд сонсож ийн гээд ингээд сонсохоор бол бас их багталтай тэгээд цаг үеэ онсон бас гайхалтай уран бүтээл болсон болов уу гэж би боддог. Тэгээ манай мөнхөрд маань хэлсэн мэдээж бол өгдийнхөө тэр сайхан зам, аавын сайхан тодруулж өгсөн зам тийм ээ. Тэгээд ирээдүй хойч тий эн чинь ингээд уламжлагтай явахыг санаагаа хэлээ. Тэгээ баян мөх маань бол бичиж одоо өнөөдрийн энэ сайхан уран бүтээл бол төрж за аялгау гэдэг бол бас их чухал тийм ээ. Тэгэхээр аялгау бол Монгол улсын одоо улсын сэтгэлтэн тоонживын найдамж авах бол баянаа хоёр бол олон дууг бол хийт болгосон. Тэгээд энэ хоёр хүн бол за ийм дуу хийх гэж шүү гэдэг. Хэн дуулахыг за би дуулахаар болсон гэдэг. Тэгэл одоо бүх юм нь одоо нэг цаг үеэ олж тэгээд столны хормын дэлдэл сайхан уран бүтээлтэй болсон да. Тэгээд энэ сайхан уран бүтээлийн бас дуулах завшаа тэгээд одоо энэ тээвэрчин төмний одоо бас ингээд бас нэг сайхан бүтээл болж байгаад бол их туйлын их баяртай байгаа. Манай монголчууд ч юм бол амны бэлгээс аштын бэлэг гэж ингэж одоо хэлдэг. Тэгээ амны алдас гаргахыг одоо цээрэлдэг. Ийм ард түмэн тэгээд ер нь ингээд хүн ингээд нэг энэ замд хол явж байгаа хүнийг бол за энэ замдаа сайн яваарай гэдэг тийм ээ. Энэ бол ерөөсөө бүх энэ монгол хүний аян зам нь саадгүй байх тухай
алжаалгүй байх тухай, ядралгүй байх тухай, хурдан одоо сайхан очих тухай бүх юм ерөөл нь юм багтсан ийм зүйл байд юм байна гэж ингэж миний тухайд бол ойлгодог. Тэгээд тээвэрчин бидний аян зам сайн явахын ерөөлтэй тийм ээ. Ээж маань аав маань сайн яваарай гэн, хань ижил сайн яваарай гэн, найз нөхөд сайн яваад ирэй гэн. Тэгэхээр сайн явахын ерөөлтэй тэнхэд хөлгийн хурдаараа алсыг зөрөх мөн хэмартай гэж. Тэгээд одоо энэ сайхан аян замд олон сайхан аавын хүүхдүүд нөхрөлж байдаг, олон сайхан аавын хүүхдүүд танилцж байдаг, олон сайхан учрал өрөөлүүд тохиож байдаг. Ийм сайхан бас замын тухай, тээвэрчдийн тухай ийм бүтээлийг хийх болсондоо их баяртайгаа. Тэгээ Монгол бол олон сайхан уран бүтээлчтэй юм чинь. Тэгээд энэ олон уран бүтээлчдээс бас энэ сайхан уран бүтээлийг хийх тийм саналыг хүлээж авах, энэ бүтээлийг хийх боломж гарсанд бол миний хувьд бол бас их сайхан баяртай байдаг. Тэгээд бас энэ сар шинийхээ өдрүүдээр энэ сайхан бүтээлээ одоо бас Монголын тээвэрчдийн орчин үеийн механикцсан тээврийн аль бүүссний 100 жилийн тохиолдож байгаа энэ сайхан жилийн сар шинийн өдрүүдээр бас ингээд үзэгч түмэндээ хөргөн зүйтэй байхаа гэж бодож байна. сан ээлтэй буурал зам олооч буйна харуулсан их нутгийн минь зам эчи минь сүгэ өргсөн сэтгэлийн ивэтэй ирээдүй өнөөдрийг холбосон тээвэрчин бидний зам их хүндэрийн оргоо дохархан усашүтээ ичлодон нөхөдтэйго хэрин замд нөхөрөлсөө тээвэрчин бидний аян зам саяхан хүйрөөтэй тэнхэд хөлгийн хурдаараа асыг зорих миний хэмэртаа тодруулсан сэтгэлд доттон зам адсад хөтөлн зураасан аз чаргалын үд зам ханин тогдолон хүлээсэн гэхэн бородолтой халуун сэтгэлд орхон тээвэрчин бидний зам хүндэрийн оргоо дохархан усашүтээ ичлодон нөхөдтэйго хэрин замд нөхөрөлсөө тээвэрчин бидний аян зам саяхан хүйрөөтэй тэнхэд хөлгийн хурдаараа асыг зорих миний хэмэртаа очруулсан аяны тоостой зам ангир үрс минь аюулцгаа хаштын ролтэй зам түүхэн дулам тодорсон ариухан үйлстэй түүчээч бидний бүтээлцэг тээвэрчин бидний зам их хүндэрийн оргоо дохархан усашүтээ ичлодон нөхөдтэйго хэрин замд нөхөрөлсөө тээвэрчин бидний аян зам саяхан хүйрөөтэй тэнхэд
Ишин олон нөхөдөө гэрийн замд нөхөрсөн Тэвэрчин бидний айн зам саях юрротэ Инхэд хүлгийн хурдаа асыг зорихын нэг хэмарта Тэвэрчин бидний айн зам саях юрротэ Инхэд хүлгийн хурдаа асыг зорихын нэг хэмарта Асыг зорихын нэг хэмарта За их өндрийн оргил компани тээвэрчдтэй сар шинийн энэ сайхан өдрүүдээр Монгол түмэнтэйгээ уулзсан зулгаж байгаа. Энэ сайхан цаг мөчид энэ борно ногоон гүч бол одоо бас үнэхээр хараа болоож байгаа. Тэгэхээр ер нь одоо ингээд бидний баг байхад одоо ингээд ийм сайхан гуч унаад явж байгаа хүн үнэхээр одоо энэ хүн хаагуур явсан бол энэ хүн ямар мундаг хүн бэ тэгээд одоо хүүхэд бид бүхэн үнэхээр бараг л машиныг нь тойрчгүйгээл бараг гэж ер нь бол тойрчгүйгээл нэг твшрүү нэг өнгөч бүр санагдаад тэр байдаг байсан шүү дээ. Тэгтэл одоо яг ийм сайхан эдлэгээтэй ийм сайхан гуч энэ ямар учиртай гуч вэ тэгэхээр та энэ тухай бас танилцуулаач. Энэ машин бол манай аавын унж эдэлжсэн машин байгаа. Одоо намайг л ах жоохон хүүхэд байхад л манай аав маань юм зил 130-тай байдаг гэсэн. Бид нар тэгэл хашаанда сайхан аавынхаа машиныг нөгөө хаавгаа холоос дуугаар нь таньдаг. Аав ирж гэнэ гэж. Тэгээд дуунахраа дуугаар нь таниал ойртой дэрэнгүүт нь гашааныхаа алгыг онгоолгоол эренгүүт нь машинаа нөгөө бирзентээр гучаал ингээл явдаг гэсэн. Энэ их сайхан түүхтэй гоё машин байгаа. Энэ бараг 1988 оны болов видео тийм манай аав ирсэн. Тэгээд бид энэ машиныг сайхан ингээ янзлаад тэмцэлгээд улам ингээд сайжруулаа тэгэл одоо нэг айхтар ачаа тээвэрт явахгүй ч гэсэн бас нэг аавынхаа дурсгалын машин тий ингээд сайхан хаяа нэг гаргаж ирж наачтаас нунчаал ойр зургийн юмд явдаг. Тэгэл энэ автоорынхаа 100 жил мөлийн ой тохиолдуулаа сайхан энэ аавынхаа машинтай одоо аав маань байгаа өөрөө хаяа унаа явж идэг. Бүр тэр нэг сайхан байдаг. Бид чинь жоохон байхасаа нөгөө цагаан сар мараар айлмал гэсэн ямар янз янз өөр машин тэрэг гэж байх биш одоо энэ сайхан зил 130-ын кабин бөөнөрөө чихэж аваад тэгэл айл гэсэл төгчдөг. Тийм ээ сайхан бас ийм гоё түүхтэй аав юм машин байгаа юм. Тэгэхээр яг үнэхээр ийм сайхан гуч харахаар Монголын олон сайхан гэр бүлүүд, олон сайхан аавууд, олон сайхан одоо хүүднэр дурсамж сэргэж байдаг байхаа гэж бодож байна. Ер нь бол ингээд нэг аав хол тээвэрт явж байгаад ийм гучаар ингээд тээвэрт явж байгаад ирэхэд нэг аавын үнэр гэж бас одоо арга байхгүй одоо нэг танил одоо ингээд баг ярихад одоо ингээд одоо дурсагдаж явах ийм үнэр байдаг шүү дээ. Тэр зил 130 машины үнэр тэр аавын үнэр гэдэг бол хамгийн сайхан. Бид чинь жоохон бахта аав ингээл тээвэрт яваад ирнэ. Тэгэл зөрж гүйж чад аавдаа нэг үнсүүлж яваад зөөрөөл машиных нь кабин руу гүйгээл орно. Тэгэл машин дотор нэг бангаал тэр юм момын онгочаал үнэр танаар тэгэл дотор нь суугаал альчуур гаргаж ирж арчаал тэгэл кабинаас нь салдгөө ийм сайхан байдаг байсан. Энэ машин бол ерөөсөө одоо энэ Монголын маань баг үе үеийн тээвэрчид хүүхдүүдийн баг дурсамж сэтгэлд нь бүр ингээ хоногссон ийм сайхан техник гэж боддог. Би ч одоо баг 2000 онд жолооч болоод тэрнээс хойш өдөг хүртэл техник машин барьж байгаа. Тэгэл аавынхаа заад зөвлснөөр ингээл машин тэрэг бариад тэгэл хичнээн сүүлийн үеийн машин тэрэг сайжраад тэрэг сайхан болсон ч гэсэндээ нөгөө л зил 130 маань нөгөө ВАЗ 460 маань бүр нэг сайхан харахаа сайхан байдаг. Тэгэл энийг чи хайрлахгүй байхын аргагүй ийм сайхан унаа байдаг. Та бол одоо тэгэхээр таны дүүчин бол одоо энэ их өндрийн оргил гэдэг компанийг байгуулад тээврийн ачаа тээврийн ажлууд эрхэлж байна. Та бол бас хүн тээврийн бас ажил эрхэлдэг гэж би сонссон. Би 2008 оноос хүн тээвэр том аварын автобус энэ хотгоорны автобус жолооч хийгээд тэгээ 20 он хүртэл барьсан. Тэгээ 20 оноос хойш бас өөр бас нэг уул уурхайн том техник нөгөө хөрс суултын том техниктэй болсон өөрөө. Бас нэг том техник бариад заримдаа нэг жолооч нар бариудаад өөрөө хаяа очиж бариад тэгэл явдаг байгаа. За. Тэгэхээр үнэхээр манай үзэгчид олон хүнд одоо ийм сайхан дурсамжийг харуулсан. Одоо ингээд энэ одоо хамран
үл ядаг ингээ халцарсан. Одоо энэний энэ капот, энэ төмөр мөмөр гэж бол үнэхээр гайхалтай сайхан шүү дээ, тийм ээ. Одоо ингээд энэ хярлаа ингээд тэгээ одоо яг ийм сайхан 9988 өөр хангаа гэсэн ийм сайхан дугаар тавьсан манай их өндрийн өргөл компани одоо удам дамжсан тээвэрчдийн энэ сайхан дурсгал болсон ийм сайхан зил 130 одоо өнөөдөр бас энэ төхөрлөж зил 130-ыг авчираад одоо ингээд бас нэвтрүүлэгт оролцож байгааг сайхан байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд энэ зил 130 гэдэг машин бол одоо үнэхээр аавын өмнө барьжсэн тэр гэдгээрээ ч тэр юм уу бүр нэг санаанаас гардггүй салмааргүй тий. Хичнээн бид нар одоо сүүлийн сайхан тэр ундагчсан энэ машиныг хэвэн дараа суугаад бүр л илүү гоё кайфтай, илүү гоё сайхан санагддаг. За баярлалаа. Ингээд тээврийн ажилд улам их амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр их өндрийн өргөл компанид олон сайхан удам дамжсан тээвэрчин залуучууд ажил хөдөлмөр эрхэлж Монгол төмнийхэн Монгол нутгийнхаа өнцөг улам бүрт хүн ардынхаа хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг хүргэж үнэхээр эх орныхоо тусны эргэлтийг сайжруулах энэ ажилд гайхамшигтай сайхан ажиллаж байгаа юм сайхан залуучууд. Тэгээд та хоёр бол бас удам дамжсан ах トゥ хоёр тээвэрчин байгаа тийм ээ. Тий, бид хоёр удам дамжсан. Манай аав Хөрөнгө аймаг 15 дугаар баазад насаараа тээвэр хийсэн. Тий, тэгээд 40 жил ажиллаад итгэвртэй суусан хүн байна. Тий. Миний дүү болохоор бас тээвэрчин. Би тэр чи одоо аавгаан дагаж, ахыгаан дагаж тээвэрт явж тэр зил 130 гэж машины кабинд л өслөөдөө. Тий. Би тэрийн амьдрал бол зил 130-тай бол салшгүй холбоотой. Хүүхэд насны дурсамж хамгийн их тодхон байдаг. Аавтайгаа хамгийн хол замд хэрхэн яаж явж ирсэн. Энэ түүхийг бас хуваалцвал сонирхолтой байх тийм ээ. Хамгийн олон би өөр ангаагаас ноос тээвэрлээд зил 130-тай евро Эрдэнэт хот руу Эрдэнэт хевсний үйлдвэрт ноос буулгахаар явж исэн. Тэгээд тэнд миний хамгийн тод үлдсэн санаас гардгүй юм бол тэр Булган Эрдэнэт хоёрын хоорондох зам чинь юу хийсэн шүү дээ. Шороогоор явдаг. Тэгээд би Булган арай орлогоогоор нөгөө хэд чинь намайг төрүүлээ явж минь хөөгээд. Тэгээд би 30 авнаад явж исэн чинь нөгөө датлаг сулдраад нөгөө чороон дээр нилээ хэд ноос замаар нийлэнгээ савируулаа ийцэн. Яг Булганы төв орохгүй явж чинь араас нэг ах тахгүйд ирдээ. Хүү яа гэсэн чи яасан бэ гэсэн. Хүү чи энэ ноосоо савируулаа ийчгээд 6-7 престер бас чиргүүлгээ гарн дээр ингээд тавьчихсан иржсэн. Тэр л их санаас гардгүй юм да. Тэгэж одоо хамгийн анх их дурсамжтай тийм юу? Тий. Араас ирсэн машин ямар машин байсан? Араас ирсэн одоо энэ тээвэр хийж байгаа багаа гэд манай ахын найз нь ах чиргүүлхэн гар дээр 4-5-4-5-аар ингээд хүлцэн иржсэн. Тиймэрхүү сонирхолтой юмнууд дурсгалтай санаас гардгүй зүйл зөндөө байгаа. Яриад байвал эхэлвэ. За тэгэхээр их өндрийн өргөл компани энэ олон сайхан хүчин техникийн бас одоо засвар үйлчилгээний гол ажлыг хариуцдаг. Түүний хувьд компанийнхаа үйл ажиллагааны тухай, өөрийнхөө хийдэг үйл ажиллагааны тухай, хамт олонныхоо тухай олон зүйлийг ярих тийм ээ. Манайх бол том тэрэгний засвар үйлчилгээ сэлбэг бүхэл юм хариуцж байгаа. Ганцхан их өндрийн өргөл гэлтгүү өөрөнгөөр дамжин өнгөрж буй өөрөнгөө тээвэрч бүгдэнд нь л үйлчилдэг тийм засварын газар гоё манайх. Ер нь хэдэн оноос үйл ажиллагаа явуулж байна? Засварын газрын үйл ажиллагаа бол явуулдаг нэг удаагүй нөө. 2 дахь жил дээр л. Ер нь энэ одоо машин техник, энэ тээврийн энэ салбарт ер нь одоо хэзээс эхэлж хэдэн жил үйл ажиллагаа? 2001 оноос болол энэ тээврийн үйл ажиллагаанд оролцсон да. Багаас л тээвэр хийж эхэлсэн. Одоо тэгэхээр 24 дахь жилдээ тээвэр хийж байна. Тэгэхээр сүүлдээ одоо бас тээврийн чинь ажуугарын засвар үйлчилгээ тэгэл юм л их гал гарч байна да. Одоо манай гэрүүлийн хүн бол сэлбгийн зараад засварчтай өдөрдөө сууж идэг. Би бол самаагаалд бол тээвэртэй явна. Хөндрийн өргөл компани дээр явна. Тэмэл байна. Тэгэхээр ер нь бол одоо ингээд хүүхэд байхасаа л одоо энэ
эрэгтэй хүүхдүүд бол машин дэргэнд их сонирхолтой. Тэгээд тэр машин дэргийг сонирхож байсан анх жолоо барьж явсан ч гэдэг юм уу. Энэ дурсамжууд л бол одоо эрэгтэй хүмүүст их тодхон байдаг штэ. Энэ тухай. Би болохоор техникт бол багаас нь сонирхолтой л да. Гэхдээ би хөдөө мал дээр өссөн. Малчин өнөөгөө. Манай аав болохоор улсын сайн малчин Сэгэн Жаргал гэж хүн байна. Насаараа мал малсан. Тэр дээрээс тэгэл стондог дугунаас эхлээл техник сонирхсан да. Одоо тэгэл арай онгоц засахгүй бусдыг Засч байна. Унж байна тэгэл. За тэгэхээр их өндрийн өргөл компани хамгийн залуу тээвэрчин гэж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ компанид хэдэн жил ажиллаж байна? Ямар машинаар тээвэр хийж байна? Хаагур давхиж байна? Энэ тухайга. За энэ компанид би 2022 оноос хойш нэг 4 жил явж байгаа. Тэгээд Уургангаа аймаг та Баян-Хонгор явдаг. Тэгээд 24 онд бол ер нь их өндрийн өргөл компанид 15-6 аймаг явсан. Тэгээд манай захирал мөнгөрт авах манай ажлын олж ундаа ус захиралгаан бараа ундаа ус гэж яг 15-6 аймаар 24 онд явсан. Тэгээд 24 он манаас сайхан жил байсан. Олон сайхан аймаг өтсөн, олон сайхан ахнартайгаа танилцсан. Бас сайхан миний хувьд сайхан дурсамжтай тийм жил байсан. Бас залуу хүн одоо ингээд сайхан холын замд яваад шин газар нутаг үзээд сайхан хүмүүстэй танилцаад явж яах гэдэг бол бас их сайхан. Тийм сайхан болж байгаа нутгийн сайхан нартай. Тэгээ ярилцаж өөрлөж би ч өөрөө яг юу бол малчаа илүү хөвгт. Манай жир хоёулаа сайхан малтай хөдөөний хүмүүс үйдэг. Тэгээд 20 оноос хойш тээвэрч явж эхлээд 22 онд Укрт тахтагаан танилцаад тэгээд энэ хөндрөө үйл компанид том айлт орсоо. Ямар машинаар тээвэр хийж байна? Пуса машинаар хийж байгаа. За тэгэхээр их өндрийн өргөл компанид удам дамжсан сайхан тээвэрчид за мөн одоо төрсөн ах トゥ тээвэрчид бас зөөнгөө ажиллаж байгаагийн нэг нь одоо та хоёр маань шүү дээ. Тэгэхээр хизэнээс одоо энэ одоо ачаа тээврийн үйл ажиллагааг эхлэв хэдэн жил эрхэлж байна. Энэ хамт олонтойгоо хэдэн жил ажиллаж байна. Энэ тухай. Тээврийн жил очлоод 20 жил болж байна доо. 2005 оноос хойш явсан. 30-аас эхэлж яваал тэгэл 30 болоод техникийн хөгжил түрээд хийноо болоод тэгэл дараагаар нь 60 хөлт болоод тэгээ дараагаар нь шалаанзал болоод тэгэл энэ компанид одоо нэг цагаана бид нар шит бид ч нэг 6-7 жил явж байна да. За. Тэгээ таны хамт олон бол бас одоо үеийн тээвэрчид за мөн одоо ингээд удам дамжсан тээвэрчид тэгээд одоо их сайхан энэ жижигэн сайхан залуучууд байна шүү дээ. Хамт олонныхоо тухай. Манай хамт олончтой тэгээ сайхан шүү дээ. Одоо олон дүүнэр байна, бас ах нар байна. Тэгэл биеиндээ тусал дэмжих юм байвал дэмжээл тэгэл хамт олон тэгэл явж л байна да. Аймагуд болгон руу шахуу явах юм даа хэрэгтэй чинь. Хамгийн гол нь ер нь ямар газраад тээвэр хийж байна? Ишигийн Дорнот руу нэг явж байлаа. Тэгээ ишигийн Сүхбаатар одоо аймаг руу явж ишээ Говьалтай Баян-Хонгор тэгэл явах юм Харангай. Сайхан тий. Ховд руу ч явж байлаа тий. Тэгэхээр ер нь бол одоо ингээд тээвэрчин хүн гэдэг бол бас улс их орныхон энэ амин чухал хэрэгцээтэй энэ албыг залгуулахаас гадна хувь хүнийхээ хувьд бол бас ингээд өсөж төрсэн Монгол их орныхон өнцөг улам бүрт хөрж сайхан газар нутгийг үзэж сайхан хүн ардтай танилцж ингэж явах их бас өөрөө их сайхан мэргэжил гэж боддог шүү дээ. Сайхан шүү. Хамт олнороо энэ тэнд ачаавараа тэгээд явж явах чинь уул ус даваагүй. Олгодны хүн амттай танилцаа сайхан л байд. Тий. За тэгэхээр одоо яг энэ сар шинийн сайхан өдрүүдээр бас цэнхэрлэгцээрээ Монгол түмэнтэйгээ учран тулгаж байгаагийн сайхан сар шинийн мэндийг бас сайхан дэвшүүлэх зүйтэй баг тийм ээ. За энэ могочлийнхээ сар шинийн мэндийг хүргэе. Тэгээ бүх тээвэрчдтэй алтан шар зам мөнөлзөйтэй байгээ гэж л ерөөл хэлээд. За. За Монгол түмний их бэлэгдэлт могой жил
урган гарсан хаврын тэргүүн сарын энэ сайхан өдрүүдээр Талын Монгол телевизийн уран бүтээлчид бид бүхэн их өндрийн оргил компани эрхэм сайхан тээвэрчдтэйгэн Монгол орныхон өнцөг улам бүртийн сайхан тээврийн албыг одоо эрхэлж өнцөг улам бүрт нь хүн ардынхаа хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн бас бусад бүтээгдэхүүнийг одоо хүргэж үнэхээр одоо нөгөө монголчуудын хэлдгээр одоо ингээд одоо цусны эргэлтийг нь эх орныхон цусны эргэлтийг нь сайжруулах энэ үйлсэд одоо үнэхээр гар бие хүчин зүтгэж явж байгаа энэ сайхан залуучуудтайгаа бэлтгэсэн нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэлээ. Ингээд энэ сайхан урган гарч байгаа энэ сайхан жилдээ та бүхний маань ажил үйлс нь өөдрөг сайхан байх болтугай бие эрүүлэх болтугай хотол түмнэрэн амгалан жаргалан дүүрэн сайхан байх болтугай гэсэн үлзий төрөлийг өргөн дэвшүүлж байна.